мэдхийн тулд би ямар одоо палеонтологч биш, археологч биш. Нөгөө талаас одоо юу гэдгийг засгийн газрын эрх мэдэлтэй биш. Тэгээд эрх бүхий байгууллагуудад хандаад тулгад эд сайдын зүгээр ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа жаахан дулаархыг хүлээж ийн гэсэндээ одоо дулаан болонгууд нь ингээд ажлын хэсгийн тайлангаа одоо өгч байгаа юм байна л да. За тэгээ одоо би хилцэхэд хэцүү болсон. Нөгөө 20 мянган маа нөгөө өргөдлийг Суу Батболд гэдэг хүн байгаль орчны асуудал би энийг авч хилцэнэ. Танаа байнгын хороо давхардуулж юм хийдэд байдаг. Ер нь манайх ч одоо хууль бус байнгын хороо болсон шүү дээ. Үндсэн бус байнгын хороо гэд бусдын үндсэн байнгын хороо гэд одоо юу ч хийсэн үндсэн байнгын хороотой хамтар гэдэг нэрээр ингээд 20 мянган өргөдлийг маань авцсан. Одоо даргын зөвлөлийн хурлаар дарамтлаж байгаа гэж хэлж болно л доо. Одоо даргын зөвлөлийн шийдвэрийг одоо биелүүлэхгүй болохгүй гэж өгсөн. Тэгээ одоо энэ асуудлаа бид ярьж байгаа юм байна. Тэгэхээр би бол үнэхээр харамсаж байна л да. Яг тэгэхээр энэ арслан зааны яс гараад байгаа юм байна. Хөхтөн амтны яс гараад байна. Хэлбэр дүрснийг тодорхойлж чадахгүй. Гэхдээ эртний олдврууд гараад байгаа юм байна шүү дээ. Та нар сая дуулаа үсттэй. Тэгээд одоо юу гэдгийг нөгөө ухах газар нь юм байна гэдэг. Нөгөө тооны билээрийн Монголд ирээдүйсэн аль жилийн цаад утханы ноён уулыг ухуулах гээд гадны хэвлэл дээр бичээд байгаа шүү дээ. Ямар чухал юмнууд байгаа вэ гэдгийг бол тодорхой хэлсэн байгаа л да. Тэгэхээр бид нэр ингэж гадны гар хөл болж өнөөдөр болох уу? Тэгэхээр би нэг л зүйл асууя. Нөгөө нэг тэрбум 700 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд 1 тэрбум 500 сая долларын одоо юу гэдгийг орлого олоод 200 сая ашиг олно гэж. Тэрнийхээ одоо 34% буюу одоо бид нэг 60 орчим ч гэдэг юм ойролцоогоор сая долларын л одоо эрх мэдэлтэй сууж байгаа байна. Энийг одоо ард түмэндээ хэлэх үү? Ийм яг үнэн тооцоо мөн үү? Би яг багтны үг үсэг тоогоор нь хэлээгүй ч гэсэн багцаа бол юм байгаа. Энэ одоо өөрчлөгдсөн үү? Хоёрдугаарт нь энэ ерөөсөө энэ засгийн газар ингээ ажлын хэсэг байгуулсан юм бол эхлээ ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаад улсын хурлын гишүүдэд мэдээлэлээр хангаад яагаад хилцүүлэхгүй яаран сандраа орж ирээд байна. Нөгөө наадмын өмнө бөөндөг журмандаа орчоод ингээ яарад байна уу? Гуравдугаарт энэ ардын намынхан овоо дөрөв мэдээлэл хийгээд байх шиг надад дуулдсан энэ 34% үнэгүй авъя гэд 34% үнэгүй авъя гэд үнэтэй авъя гэж хинч хэлээгүй бахал гэж болно би бодоод байгаа л да. Бид нар өнөөдөр хамгийн гол нь тэр авилгалтай тэмцэх газар энэ нэг юмыг шалгахгүй байгаа байна л да. Тэрний өгөөд эн чин орон нутгийн тусгай хэрэгцээнд байсан газар орон нутгийн иргэдтэй нь одоо Ганбаатар гişүн бид нар очиж бүр уулзсан баг бослог гарах гэж байгаа шүү дээ. Тэгэхэд тусгай хэрэгцээнээс гараагүй гэж засаг дарганд хэлээд идэг. Гараагүй бол яагаад одоо энд хилцээд яваад байна? Орон нутгийн тусгай хэрэгцээнд байсан газар шүү. Тэгээ энэ нөгөө сэлэнгээс нэр дэвссэн дэвших сонирхолтой гишүүдийн дотор нэгэн чалга. Нутгийнх нь юмыг яриад байна шүү. Нөгөө сангийн сайд хайчваа. Нөгөө юу аж үйлдвэрийн сайд хайчваа. Нөгөө баяр цогт хайчваа. Тэд нар бол бүгд мэдж байгаа шүү дээ. Энэ доор юу байгаа вэ гэж. Ноён гэдэг үг чи өөр их нарийн учиртай байхгүй юу? Ер нь уулаа ноён гэж нэрлэж байгаа тавьж байгаа гэдэг чинь тэнд бол өнөөдөр бол үнэхээр одоо эцэг өвгдийнхөө булшиг ухах тухайд ярьж байгаа шүү. Хүнүүгийн үеийн л гээд байгаа хүнүү байна уу юу ч вэ бидний эцэг өвгдийн элен цуланцсан юм булшил байгаа. Одоо булшаа авах жил өнөөдөр амьдрахаас өөр гацхгүй болсон уу? Ядаж сэтгэл гаргаа тэр Центро Голдынхан тэр зам тавьчих болдгоо юм уу? Сэлэнгийн мандал сум руу тэрийг ажлын хэсгийнхэн тохиролцож ядаж гэрээ контракт хийж чадсан уу?